Сан Улаанбаатар хөтөлбөрийн баярын дугаар үргэлжлэж байна. Нэвтрүүлгийн ерөнхий үйлдвэрчээр Гэрээдэг Кавказ хэлж байна. Мөн наадмын баярын маань энд зөвлөгчээр үндэсний үйлдвэрлэгч уран дахрын хамтран ажиллаж байна. За өнөөдрийн бидний өмсч энэ сайхан дэлгүүд бол уран дахрын маань байгаа. За ингээд студид маань дараагийн хүндэтгэл зочин маань хүрэлцэн ирсэн байна. Үйлэн дуран үндэс цэцэн нүцгэлэн төгөлдөр манай удам туран урлагийн дүүсгэн байгуулагч Бүжин өнөөдрийн зочноор уулзж байна. За сайн байна уу? Сайхан наацгаж байна уу? Сайхан ингэж зочтой уриал тий. Нэвтрүүлгээ хөгжимтэй сайхан наадмын өглөөг бас маш гоё эхлүүлж байна. Дараагийн зочин маань бол стана үүлэнд уран өгөнд цэцэн гэж сая маань хөтлөгч Чингчмэн маань хэллээ. Үнээр бас нэг уран зочноор бид бүхэн студидтэй авчран өрсөн байна. Тэгээд хамтдаа сайхан наадмын тухай ярилцсан, сайхан үеийн тухай ярилцсан гэвэл уран хатгамлын тухай бид бүхэн ярилцах болно. За юуны төрөнд сайхан наадж гин үү? За наадмын сайхан бас яриаг эхлүүлээ гэж бодож байна тий. Хэрхэн нааддаг вэ? Жил бүрийн наадам жилийн өнгө бас ямар санагдаж байна вэ? Ямар юм бэ? Энэ жил ч хор бороо ихтэй бас сайхан л жил болж байна. Жил болгоны л наадам гоё болдог. Хүүхэд байхад бол гэр бүлээрээ наадмын талбай гараад хошоор идэл гоё нааддаг. Одоо бол яг л бас зориод хошоор идэхээр талбайраа заримдаа нээлт үзэл тэгэл нааддаг да. Одоо нэг наадам боллоо наадмын хошоороос авч авсах хэрэгтэй тийм байдаг шүү. За өнөөдөр уран хатгамлын тухай бид бүхэн ярих болно. Тэгээд уран хатгамал дундаа за байлан хатгах их зүйлүүдийг бас ярих болно. Тэгээд сүүлийн үед за залуу өсгөөчүүд маань ялангуяа энэ байлан гэдэг зүйл дээр энэ уран хатгамлыг одоо ингэж хатгах юм бол сайхан юм байна. Маш олон зүйлээрээ сайхан даваа талтай байдаг юм байна. Билэгдэл нь үнэхээр сайхан байдаг юм байна. Хамгийн хайртай бүхнийхээ хүмүүстэй ингэж уран хатгамлаар байлан орж өгөө гэдэг зорилтыг бол ихээр тавьдаг болсон. За удам туран хөөргөний байлан урлалын газар маань бас хизээнээс эхлэв. За таны хувьд бас яагаад энэ байлан урлах болов? Тэр талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За миний хөгшөөж манай ээж эднэр бол бас уран хүмүүс байсан. Манай хөгшөөж ээж одоо Монголд ил ойдог. Манай хөгшөөж бол Монгол хөтлөгийг маш гоё ойдог. Нутагтаа хүмүүс бүр ингэ зорж ирээд хил хүүлдэг тийм хүмүүс байсан. Тэгээд багасаа нөгөө хажууд хүмүүс юм ойдог байсан даа ч бүр багасаа би бүр сургууль орохоос өмнө хатгамж хатдаг байсан. Намайг жоохон багт чинь нөгөө Монгол гэрт амьдарч байсан. Тэнгүүд нөгөө дэрний уут одоо орны хөшөөгөө хүнжлийн уут тэр бүгдээрээ гараар хатгсан хатгамлууд байдаг гэсэн тийм ингээл яж идэх шүү дээ. Тэгээл буугаа тэгээл санаанд орж байна тийм. Тэр хатгаж байсан. Тэгээд 17 настай намайг 9 дугаар ангид байхад зүү арга хатгамлын манай хөдөлмөрийн хичээлээр заасан. Тэгээд би тэн дээр хөдөлмөрийн хичээлээр зайлаа байсан чинь айгу сайн байсан. Багш маань магтсан. Тэгээд дахиад нөгөө гоё яйсан чинь манай ээж эргэн тойрны одоо энэ хамаатан сайхнуудаа ойж бэлэхлээ цагаан сараар гоё бэлэг болох юм байна гэдэг. Тэгээд дахиж оёод тэгээд ер нь одоо миний манай хамаатан садны ойрхны хүмүүсүүд бүгдээ л ойсон байлингийн манд барьж байгаа. Тэгээд жил ирэх тусмаа өөрчлөгдөв, сайжрал хүмүүс мэддэг болоо, захиалдаг болоо, хэрэгцээж орлого цаанаасаа гэдэг шиг би нөгөө энэ удам туран яг урлан болгож нэхнэр эднэр авахыг бол арай сүүлдээсэн. Гэтэ анхандаа оёол ингээл явал хүмүүс таньдаг болоод ирэхээр тэгээд цаанаасаа хөгжөөд мэдээд ирдэг юм билээ. Нэрний үнд ч гэсэн маш гоё юм аа. Ер нь тийм удам дуран гэдэг. Яг ингээд сая яриагийн сонсож угаасаа манай дүү бас айдаг. Тэр хоёулаа нийлж яг энийг ажилладаг. Дүү нь бас айдаг. Тийм. Манай дүү бас Томоохон шүтэмжрэгч нь удам туран хөргөний байлан урлал гэдэг одоо юм сошиал бас хайг байдаг байхгүй. За яг байлан оёх дуртай хүмүүсийн одоо илүү тийм ер нь байн ингэж сонирхож ойдог. Бүр хөвшил болгосон хүмүүсийн дагдаг хаяг болоо гэж яддаг. Хэдүүдийн хамтдаа ойдог. Тийм одоо нөгөө залуу эмэгтэйчүүд аягүй ойр туртай болсон. Гэхдээ нөгөө нэг өөрөө зураг яг эсвэрээ хийхэд жоохон заримдаа түүхтэй хөвшилтэй байдаг болохоор яг оюу сурцсан хүмүүсээс илүү зураад өгөөч, тгийч ингэж заагаад өгөөч гэдэг болохоор бас дээрэс нөгөө хүмүүсийн гоё одоо юм зурдаг болсон, бэлдэж өгдөг болсон. Энэ одоо ер нь тасрахгүй одоо ингээ хүүхдүүд нь чиртэл бараг ингээд тийм шүү дээ. бас уран тийм хүн бас байх л бах та тий бодвол. Энэ манайх урын гарын урсаатай. Манай хамаатнууд ер нь нэг тийм манай эрэгтэйд өдрөд модын идэлтрийг хүртэл аягүй тийм өөрөө зүгээр хараал ингээд хийхэд чадчихдаг. Баямаа.
хэдэн жилийн өмнөөс тэгээд яг хийсэн гэж. Тэгэхээр одоо би 17 тагаас яг энэ зүү арахыг бас их 22 дахь жил дээр явж байгаа гэсэн. Эмэгтэйд бол яг нөгөө би хажууд нараад хахаар яг өөрөө гал миний юмнаас нэг хатаа нэг хатаа мууч нэг авт яваал. Багаас сурцсан байсан. Тэгээ бас дээрэс нь өөрийнх нь бас сонирхол байсан баг. Тэгээд эмэгтэйд болохоор илүү дээл мэл бас сайн байдаг. Би бол илүү хатгамжтай дуртай. Ингээд бас бодоод ижлээ гутал хийдэг хүн байсан байна. За дээл хийдэг хүн байсан байна гэл тэ. Тэгвэл заавал яг энэ хөрмийн дайлан сонгож авсан. Яг энэ нь яг ямар учиртай тэ. Зүгээр гоё дээл хийдэг хүн болж яага болоогүй тэ. Тэр өгч байгаа таашаал мэдрэмжэндээ идэв хаа ингээд хатгалт бүрээр ингээд яг нэг ахиулаад тэгээд өнгө гаргаа тэрний нэг зохицол нь яг дуусны дараа гараараа ингээд хүрээд мэдрэх хэднэр амар гоё мэдрэж авдаг. Нэг хүний дуртай хүн ч өөрийнхөө дуртай юм хийгээл нэг кайфтай байдаг шүү дээ. Тэр мэдрэмж төрдөг учраас илүү энийг хийгээд явсан байх гэж бодож байна. Нарийн детальд амар анхаарал ачаал бүгд юм ийм нам сууж хийдэг төлөө юм байна тий. Магадгүй би нэг өөрөө эмч мэрэгчлээ би бас анх уламжлалтын эмчээр төгсчихсэн. Одоо бол сэтгцэн эмч ажилладаг. Тэгээд нөгөө эмч нар чинь бас энэ урлал руу бас эмч нар аягүй орсон байдаг. Яагаад тэгэхээр нөгөө анаагч одоо ингээд аягүй сууж юм уншдаг, цээжилдэг, тогтоодог, нарийн тунгаан боддог. Тэгээ шийдвэр гаргадаг тийм төрлийн мэрэгжил шүү дээ. Тэнгүүт яг тэрнтэйгээ дүүцэж байгаа шиг миний яг энэ хобби хийж байгаа зүйл маань бас нэлээд удаан суугаад тэрэн дээр ингээ үр дүн гаргаад тийм нэг төрлийн бясалгал шиг байдаг яг. Аяж байгаа үед аюухан бодно, анхаарал маш их төвлөрдөг тийм. Өөртөө нэр тийг сонсч ирсэн юм байна. Яг хийж явахдаа бясалгал хийж байгаа юм шиг юм уу гэдэг. Амьсгал хүртэл аягүй жиг давагддаг болдог. Яг ингээд орой сууж байгаа. Тэгэхээр яг бясалгалтай юм төстэй. Өөр илүүтэй гадны юм нэг юм стресс бухимдал янз янзын юм ерөөсөн бодох тийм нөхцөл боломж байхгүй шүү дээ. Тэрийг оюун сууж байгаа тийм ээ. Би ямар сайндаа нөгөө оюутан байхдаа хичээлэхтэй. Тэгээ нөгөө хичээлийнхаа жоох стресстэй нөгөө зарим хичээл чи аягүй их унших юмтай. Гөнгөө зарим байхгүй болохоор стресстэй штэ оюутан байхдаа. Тэнгүүд юм уу барьж байгаа. Тэгээд оюухан ба хураалгах чийсэн. Хичээлээ ихгүй юм айсуулаа гэх. Одоо хүмүүс бас их юм бэлэгдэлтэй дайланг одоо тий хамгийн хайртай дотныхаа хүмүүстэй бэлэгдэж гэсэн үг шүү дээ тий. Дайланг бэлгэхээр ер нь ямар утга агуулгатай гэдэг юм шиг. Дайлан чинь бол нөгөө хөөргөнд зориулсан одоо хөөргөн Монголд орж ирсэн үеэс эхлээд тэр нь дуу цав хэрэгтэй болоод тэрийг хадгалах одоо юм хэрэгтэй болонгууд эхлээд уут хийж исэн байна. Дайрс эднэр ч юм ингээд. Тэгээ дараа нь ингээд нөгөө монголчууд нөгөө Чингис хааны үе одоо ингээд хаадад юу гэдэг аюух өндөр хөгжилтэй байсан. Тэнгүүд нөгөө гадны улсаас одоо тоороогүй юу гэнтэй утас зүү тэгэл та нөгөө өөр улс орнуудын үндэстнүүдийн юм хатгамал эднэрээр тэр хаадын гэр бүл лидер бол гоёмсог тийм одоо идэллүүд хэрэгэлдэг байсан байна. Тэнгүүд тэрийгээ дагаад Монголд одоо энэ гоё хатгадаг утсууд, торгонууд ингээ орж ирсэн. Тэнгүүдээ Монгол болохоор тэрийг шууд хуул болохгүйгээр өөрийнхөө үндэсний хэм маягийг шингээгээд өөрийн одоо хээ эднэрээ оруулаад ингээд өөрсдөө зохиомжилсан байдаг. Хөөргөн дээр ч гэсэн яг хөөргчин бол бас үндэсний биш гэж яригддаг шүү дээ. Гэтэл нөгөө улс үндэс чинь анх хүмүүс өнгөтэй тэр манах гэдэг өмчлөлтэй яг нэгнээсээ дөрөөгаал өөрийн болгол ингээд өөрчилсөн гэдэг. Тэнгүүд хөөргчин болохоор хятад одоо төв дэдрээс орж ирсэн маа шүү дээ. Тэнгүүд хятад хөөргөний хэм маяг хэлбэр хийц, монгол хөөргөний хэм маяг хэлбэр хийц бас өөр идэг. Тэгэхээр нөгөө нэг тэрэндээ зохицоод Монгол одоо тэр хөөрөг орж ирсэн байхад тэрний гадуур хийж өгч байгаа нь хөөргийг тэгээд монголчууд ч хамгийн хүндтэй зүйлээ гэж үздэг. Тэгээ Монгол өөрийнхөө нутгийн чулуу, өөрийнхөө нутгийн одоо ямар хийж байгаа шүү дээ. Хятад шаазан хөөрөг барихгүй монголчууд. Тэгэхээр нөгөө хамгийн хүндтэй зүйл одоо зориулж хийж өгч байгаа учраас бас маш их сэтгэлээ шингээж, уур шингээж, одоо сэтгэл гаргаж тэр хөөргөний дайлгуудыг хийдэг. Тэгээд нөгөө энэ ингээ хөгжиж явсараагаад одоо бэр одоо нөхөртэй болохынхоо өмнө дайлан хийж бэлгэлдэг. За ээж нь одоо бэрдээ ойж өгдөг гэдэг нэг заавал нэгэндээ уламжлуулдаг, өвлүүлдэг тийм юмнуудыг бас үүсгэж эхэлсэн, уламжил болгож эхэлсэн байгаа хгүй. Тэгэл хөгжиж явсараа одоо бол дайлан энэ хэрэглэл маань Монгол үндэсний хувцсны нэг хэсэг болоод Монголын яг уламжлалт одоо нөгөө мэндлийн хөнгөлөх ясны нэг илэрхийлэл болоод бусад улсаас ондоошч Монгол гэж ялгарч байгаа зүйлүүд энийг болоод хөгжөөд явж байгаа. Дайланг урлагт чинь 1-2 хоногийн одоо хоногийг бол шаарддаг тийм. За хэдэн сар
хэдэн жил ч байж бас болох гэж бодож байна. Тэгэхээр яг тэр оёж авах хугацаанд бүх тэр сайхан бодол за тэгээд тэр одоо маш их сайхан хугацааг зарцуулаад бэлгэлж байгаа учраас маш сайхан бат бөх байдал ч гэдэг юм уу тий. Үнэхээр ийм сайхан бэлэгдэлтэй гэж боддог л доо. Тийм ялч нэг дээрээс нь стресс маш гоё эрэг сэтгэлээр хийж явуулахаар хүндрэхгүй бол их тохиромжтой юм л ер нь энэ дайланг орлоход хэрэг хугацаа ер нь ойролцоогоор зарцуулдаг. Дээрээс нь дээр нь одоо энэ хээ угаснууд бол аим гоё гэж. Тэгээ хээ угасны талаараас бид нэг гоё дэлгэрэнгүй ярьж байгаа. Нэг дурын нэг хээ ингээд авчид бас яачдаггүй бах тийм. Дайланг хамгийн энгийн ойдолтой дайланг бол манай бид нар бол 45 хоног тэгэл 2 сар маш их ойдолтойхан бол дээлэн 5-6 сараар ойно. Тэгээ одоо богтааны үед нар дээр нөгөө дээлний 20 эдрийг бас юм хатгамлаар чимсэн байдаг шүү дээ бид музейнээс харж байсан. Тэр эдрийг бол тэр хатгамлчид маш их удаан хугацаа зарцуулчихсан. Хосоор нь ойдог тий ихнэр одоо хаат хоёрт хоёуланд маш одоо ингээд музейнээс харахаар өстой үнэхээр нэрийн байдаг штэ. Бид нар одоо ийм юм хөгжсөн үдээр утас одоо зөв бүх юм аягүй сайн хөгжиж хэрэглэхэд амархан байна. Харин тэр үед ч одоо тэр тийм сайн хөгжөөгүй байхад маш нарийн ойсон байдаг. Тэгэхээр маш уран хүмүүс эсэв байхгүй. Тэгэхээр энэ бол цаг хугацаа орно. Дээрээс нь энийг ойж явах хүн хизээч одоо бухимдалтай юм уу сэтгэл ихэн хөдөлсөн үдээр ойж уусаж чадахгүй. Анхаарал маш төвлөрсөн үдээр илүү жигдэрдэг. Тэгэхээр жигд оёхын тулд хүн угаасаа л тайван байх хэрэгтэй, сайхан зүйл бодохоос өөр аргагүй. Ер нь яг таны хувьд өөр чинь яг ингээд нэг дайлуурлаад ингээд сууж хахад өдөрт ер нь яг өөрөө зүгээр тодорхой нэг хичнээн хугацааг зарцуулаад яг нэг суудаг яг төвлөрөв. Ер нь л яг ажил тараал гэхдээ арай л яг нөгөөдөн дээр зургт үзэл тоглоос авч явах дандаа би ерөөсөө зүгээр сууж чадахгүй. Дандаа бариста ингээ оюунгүй юм үздэг одоо. Тэр өдөрт багтааны 2 цагийг бол зарцуулна. Тэгээ заримдаа амралт өдрийн өдрөөр ол зориод одоо хийх юм бол тэгэл 5-6 цагаар суух тохиолдож байна. Гэхдээ нөгөө нэг хит их ингэж удаан суугаад хаа жоохон чилдэг нөгөө тогтвортой суудаг учраас тийм учраас ер нь байрч тавиад дунд нь хөдөлчихэдэг. Гэхдээ ойрхон барьж тавиад хар бас ойдолчиг болтгоо. Тэгэхээр багадаа л 30 минут нэг суухтаа суух хэрэгтэй. Тэгэх юм бол илүү ер нь бол жигд болдог. Олон жил эцэг хүмүүс бол бас арай гайгүй. Анх ойж байгаа юм уу яг доктортой юм жигд ойдол гаргахыг хүсэж байгаа бол нэг барихтай юм удаа суух хэрэгтэй. Яг ингээ харахад бол янз янзын одоо хээтэй, дүрстэй ингээл янз янзын л байгаад байна тийм. Эдгээр одоо сонголт нь одоо бас нэг цаагаараа нэг юм бэлэгдэлтэй ч гэдэг юм уу тийм зүйл байдаггүй. Эсвэл зүгээр нэг юм өөрийнхөө бас нэг юм за энэ л болох юм байна да гэдэг зүйлээр ингээд хандчихдаг юм. Энэ бол хөвчлэн бэлэгдэлтэй юм да юм. Зарим цөөн тохиолдол болохоор тухайн аврагуудны одоо нөгөө малын таамаг эднэр ч гэдэг юм уу яг тэр өөрийн тэр айлын хүндэлдэг юм дүрснүүд идэг. Одоо өвлөд уламжлаад ирсэн одоо төмийнхэн нэг тийм хүндтэй дүрс эдрийг бас аях тохиолдол байна. Зарим хүмүүс бол одоо тэгэл төрийн одоо энд нөгөө нэг ойж байгаа энэ арай дусаагүй энэ дээр ч нөгөө хуучин түүний сүлжээ оёлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас тэр хүмүүст илүү одоо тааламжтай учраас энэ цахилгаан оёлж байгаа гэсэн үжилж юм уу тий одоо тэгэл янз янзын зүйлээс шийдэл ойдог. Тэгээд ер нь бол хээнүүд дандаа Монголын одоо үндсэн яг нөгөө анхны хээч юм болохоор уулзсан хээ. Тэр уулзсан хээ ямар учиртай гэхээр нөгөө малын ивэр уулз одоо хамрын уулз эднээс санаа авч үүсгэсэн хээ гэдэг. Тэгэхээр энэ хээ нь болохоор нөгөө монголчууд нь үүдлийн мал аж ахуйтай улсаар учраас мал одоо их өсөж одоо их сайхан тийм байхыг бэлэгдсэн юм төрлийн хэмэд мал их амин өсөж өвцөнд болонгоо тийм дэлгэр сайхан байхыг одоо бэлэгдсэн гэдэг. За дээрээс нь Монголын одоо үндсэн хэмүүдээр үлцихээ байна, хасхээ байна, алханхээ байна. Энэ болгоно өөрсдөө тус тусын бэлэгдлүүдтэй. Одоо нөгөө дайлангийн өнгө бас их чухал гэдэг юм байлаа. Яг удам тууран хөрний дайлан одоо урлагийн газраас ингээ ороод харахаар яг нөгөө ийм жилтэй хүн за тэгээд одоо энэ он төрсөн бол гэдэг ер нь бол мэдээлэл байдаг юм байна лээ. Өнгө бас их чухал юм шиг байлээ. Одоо яг тухайн дайлангийн эзний тийм өнгө за тэгээд бас одоо бэлэгдлээ бодоод хээ гэх мэтчлээ. Ер нь сайхан сайн бодож агаад тэгээд тэр чинь яг тэр тухайн одоо энэ бэлтгэц гэж ярьдаг тийм энэ зүйлийг бэлтгэхэд бас маш их хугацаа орно. За тэгээд ер нь бол маш их бодоод тунгаагаар бэлчгаал тий оёол сайхан удаан хугацааны дараа бол гайхалтай ийм үр дүн гардаг л зүйл байгаа юм л да дайлан хатдаг шүү дээ.
Хэрэглээний хувьд ч гэсэн одоо нэг Үзэгчдээ бас харуулъя тий. Ацсан одоо нэг хэрэглэж байгаа дайлан бол байн бай солиодох шаардлагагүй шүү дээ. Тийм насаараа яг нөгөө яг хөөрөг нөгөө хамрын тайм хийдэр татдаг настай хүмүүс байдаг ш. Тэд нар бол дайлан нэлэгддэг. Одоо бид нар бол нэг тийхгүй учраас ер нь насны л одоо хэрэглээ болж байгаа юм л да. За одоо жишээлбэл энэ дайлан дээр болохоор дан уулзсан хийнүүд аяа дунд нь юм зоос их орж ирсэн байна. За тэгээ энэ дайлан болохоор хаалттай дайлан гэж энийг хэлнэ. Тэр нь ямар учиртай вэ гэхээр энэ булмын өөр материал дээр оёдоод энэ үндсэн одоо их бие нь болохоор өөр материал ааз. Тэгэхээр хооронд нь өнгө өдрийн зохицуулаад тэгээ хооронд нь ингэж залгаж хийж залгаатай дайлан гэсэн. За тэгээ энэ дайлан дээр энэ хатгамал байна. Одоо энэ бол үндсэн 100 хатгамал. Энийг энэ хооронд нь холбосон энэ хатгамал нь болохоор бас 100 арахын нэг төрөлөө давхар 100 арах атгамлаа 3 утсаар нэг давхарлаж ороодог нэг зүүн дээр. За тэгээ энэ хэмжээнд дээр энэ битгэлтэн дээр орж ирсэн энэ сүлжмэл бол гараар сүлждэг заасан сүлжмэл гэх сүлжмэл. Энийг бас л монголчууд өөрсдөө санаачилж зохиосон юм сүлжмэл гэдэг. За тэгээ дайлангаа битүүлэхтэй болохоор заасан нуруудыг юм батмын хоёлоор амсруудыг нийлүүлээд барж байна. За тэгээд энэ одоо дайлан одоо шилбэл ямар хүн барих вэ гэхээр нөгөө өн ногоон өнгөн юм уу баар өнгөн юм уу энэ өнгөнүүдийн зогсон хүн барьж болно. За гэхдээ бүр их сүшиг бишрэлгүй хүмүүс бас байдаг шүү дээ. Тийм хүмүүс өөрийнхөө дуртай өнгийг бас сонгож байна. Тийм. Сонгож асуулна. За энэ дайлангийн хувьд бүсэнд зөөхөд тохиромжтойгоор хийсэн байна. Хинжээ бас аж халах тийм нэрээ. Ингээд бүсэнд зөөхөөр илүү тохиромжтой харин хоёр хэм давхцаж байгаа учраас ингээд энэ болохоор юм халцтай бүсэнд зөөдөг. Заавал бүсэнд зөөхгүй бол ингэж нуулаад бас нөгөө өөртөө авч явж болно. За дээрээс нь ийм хавтаг бас ойдог. Хавтаг гэдэг нь болохоор арай жижиг хэлбэр байгаа гэсэн. Эмэгтэйчүүдэд. Тийм илүү эмэгтэй хүмүүс илүү нөгөө хаттын хувцсан дээр нөгөө юм олон юмнууд ингэ зүүсэн гэдэг ч 5 саваагүй тэгээд нэг ондороо дээр зүүсэн. Тэрний хажуугаар хөөргөйгээд эмэгтэй хүмүүс бас хөөрөг барьдаг. Нэгтэй нэгнтэйгээ хөөрөг зүрүүлдэг. Тэгээд энэ осроор нь бүсэндээ бас авчулдаг. За тэгээ хавтхан дээр бол илүү гол нь нэг тойруулаад ингэж урьлна. За тэгээд энэ хээ уул зэдрийг бол хооронд нь зохицуулчих юм. За түүнээс заавал ийм уулан хээ байхад энэ үлзийхэд амжилт юм байхгүй. За энэ үлзийхний гадналаар нэг шар өнгө явж байгаа зү. Энэ болохоор саадаар хатах мэл гэдэг. Хатгамлын дотор яг ойж байгаа ойдлын төрлийн баг зэрэг өөр өөр байдаг. За яг нэг дайлан дээр бол нэг 10-аад ойдл орох боломжтой. 10-аад төрлийн ойдл. За тэгээ машинаар бараг оёхгүй. Дан гараар хийгдэн. Угаасаа ойдлын машин чинь Монгол сүүлд орж ирсэн зүйл шүү дээ тий. Тэгэхээр нөгөө анхнаасаа л гараараа хийгээл энэ гараар хийгээд ямар ч асуудалгүй хийж болдог. Заавал одоо машинаар оёдох угаасаа тийм боломжгүй. Одоо энэ битүүлэлт гэхэд бас энэ бас гараар зүү орож ойсон байна. Энэ амсар бас зүү оролт гэх ингээд зүү оролт нь өөрөө зөвхөн зүү орохоос гадна зүү оролт дотор бас төрлөвчтэй идэх давхар зүү орох, дан зүү орох, солбоо зүү орох гэх зүүн дээр ороод өөр хэлбэрээр аян гэсэн үг тийм. Та түрүү нөгөө дайлан дээр ингээд гараараа сүлжүүлгээд иржсэн шүү дээ. Тэгээд сүлжүүлэлтийн талаар бүрээс сонсож байгаагүй. Тэр талаар жондлоггүй тайлбарлаад. Заасан ширээний сүлжмэл гэдэг юм одоо юм модон ширээ гэдэг. Дээр юм одоо дээр юм сүмийн шиг юм бас хий угуулсан мозоос аруулаад хийнэ. Тэр ширээгээ том учраас би өнөөдөр авчираагүй. За тэгээд тэн дээр болохоор нөгөө гараараа ингээд заастаа хөндрүүлэгч хийж уяагаар хийж агаад одоо энэ зүү орж байгаа утас ш нэрээ утсаар сүлжмэл сүлждэг гараараа 10% оролцдог тийм сүлжмэл байдаг. За одоо жишээлбэл энэ нэг одоо энэ дангаараа сүлжсэн байна л да. Энэ болохоор одоо 32 утасны сүлжүүл нэрийн хуцаар 32 утсыг сүлжихэд ийм өргөн балан гэсэн. Одоо ингэ харахаар энэ ерөөсөө яг шүлдсэн энэ одоо зүгээр нэг тооцоо шиг л байгаа байхгүй. Тийм байна. Тооцоо шиг бас. Одоо энэ амсын хаалган бол яг утасны харагдана л да. Одоо энэ жоохон нэг хөөхөөс хоёр нарийн утсыг 13 нарийн утсыг. Одоо энэ хөрөнгө дээр бас байгаа гэсэн. Энэ байлангуудтай байх шүү дээ. Одоо энэ нэртэй. Энэ болохоор 16 утасны. Энэ сонинхий гаргаж зүйлсэн байна. Энэ улбар шарн шүү. Ерөнхийдөө иймэрхүү. За энэ өргөн нь болохоор нэлээ өргөн утсан байна. Энэ чинь болохоор одоо 16 биш ээ. 40 50 юм шиг. 50 биш ээ. 38 байна уу та. За тэгээд энэ бас байна. Энэ бор. Энэ бас юм аа. Тийм хананхий гаргасан байна. Энэ нөгөө нэг илүү чимэглэл байдлаар орж ирж байгаа гэсэн үг.
Оёдлоо халахлж юм гэсэн үг байхгүй. Хооронд нь ингээ ухсраад юм чинь нэг ойлгохаар ингээ оёдлын юу гарна гэрийг нэгсэндээ алхахлаад ичиж юм гэсэн үг байхгүй. Нүд ирээч шүү. Жижиг хаснууд ингээд хөөргөний дайлан ер нь одоо хэмжээний хувьд бас ямар гэдэг юм бэ тий? Хэмжээний хувьд болохоор ер нь бол нөгөө хөөргөндөө таруулаад их гарын, дунд гарын одоо баг гарын ингээд уралдаг. Яг хөөргөндөө л зориулж чинь хөөргөний одоо их гарын хөргөтэй бол их гарын л дайлан юм гэсэн. Их гарын кирэлээ том болно гэсэн. Тэгээд баг гарын хэрэг жижиг юм ингээд таруулаад яг хэмжээг нь бол хөөргөндөө таруулна. Гэхдээ яг тэдээс яг л тэдний сантиметр ах хэвээр гэсэн юм байхгүй. Хөөрг болгон ч чүд өөрөө байдаг шүү дээ. Тэрэндээ л таруулна гэсэн. Одоо саяны нөгөө зоосон шүлжмэл дээр болохоор энэ дээр зоосон шүлжмэлээр дараагүй зүгээр хооронд нь нийлүүлж авсан маа. Тэгэхээр энийг алхахлаад илүү гоёмсог болгоо саяны зоосон шүлжмэлээр даруулж байгаа гэсэн. Зоосон шүлжмэлээ бас энэ дээр явахдаа бас гараар яг өөрийнх нь өнгө уцаар дарж байна. Жижиг зүгээр наагаад орхгүй. Наагаад орох юм бол дараа нөгөө эдлэгэндээ хуулгачдаг болохоор заавал гараа дарж тогтоодог гэсэн. Хоббигоороо ингээд ахтмаас хийсэн ингээд зүгэнд яриад хийсэн дээр маш хэцүү хоббитэй хүн байна гэж одоо дүгнжинд яг ингээд харахаар нарийн маш олон тэр одоо саяны шүлжмэл гэхэд амар хэцүү санагдаж байна. удаан суугаад ингээд хийж ирэхээр бас үнэхээр дуртай юм одоо яалтай л үү. Сураар олж болдгоо гэдэг шиг. Тэгээ хүн болгоны нөгөө дуртай зүйл чи өөрөө хүн зарим хүмүүс амархан хийгддэг юм дуртай хаа зарим нь бол илүү гаргалгаа гаргадаг удаан хийдэг юм дуртай байна. Тэгэл хүн болгоны сонирхол өөр учраас тэгэл дуртай юм аа л. За анхны тэгвэл дайлан урлаж эхэлж байгаа өсгөөчүүдтэй охид өсгөөчүүдтэй ялангуяа тий. Ер нь яг ямар зүйл өгмөр юм. За анх эхлэхдээ ямар хээг сонгол зүгээр юм ч үгүй юм тий. Одоо миний хувьд ингээд бодохоор анх эхэлж байгаа хүмүүс ингээд юм жижигхэн ч байдаг юм уу цөөхөн хийдэг ч юм уу ингээд сонгохолоо гэж бодохоор бас одоо тий нэг л удаа гоё дайлан уралмаар байна. Би хамгийн хайртай хүндээ зориулаад нэг л удаа уралмаар байна гэсэн хүмүүс байдаг байна. Эсвэл яг анхнаас нь ихтэй сурнаа би ингээд яг өөр шигтэн тий хоббигоо болгоод би одоо ингээд үргэлж явах болно гэдэг хүмүүс бас байгаа бах тий. Тэгэхээр тэр хүмүүс гоё зөвлөгөө өгвөл. Энэ нь бол анх оёхтой бол арай энгийн амархан хийнээс ойлгох зүгээр нөгөө аль хэдийн олон жилээ сайн ойдог болсон хүмүүсийн харахаар маш гоё харагддаг. Тэнгүүд яг л тэрийг хиймээр юм гэж боддог. Тэгэхээр нөгөө яг анх сурж байгаа хүмүүс тийм ихлээрээ шантардаг юм чинь учрыг нь албаа хаанаас нь эхлэх нь ч тодорхойгүй. Аль утсаар нь ах уу гэдгийг ч аль номерын утсаар нь эхлэх үү гэдгийг ч бас нөгөө сайн ойлгоогүй байдаг учраас эхлээд ойртой бол би юу гэдэг вэ гэхээр эхлээд зүгээр энгийн жижиг хавтаг оёроо гэдэг. Одоо жишээлбэл ийм хавтаг оёл илүү одоо эн чинь яг нөгөө гар зүгшрээ дээрэс нь яг өөрийгөө тасгаад ингээд ойход илүү тохиромжтой байдаг. Үлдэн бас хурдан гарах хэрэгтэй. Үлдэн арай хурдан гарна шантах нь арай бага. За тэгээ энэ илүү таалагдчихвэл одоо нөгөө төрний хэлсэн шиг цаашаа олны байна гэж болно. За тэгээд одоо их одоо тийм сүртэй бэлэгдэлтэй одоо жишээлбэл дөрвөн хүчтэй нартай ч гэдэг юм ингээд амтнтай олон өнгө орсон нарийн хатгамал хийх юм бол эхлээд ядаж юм очиод энийг дайлангаа насаараа байна гэж байгаа ч гэсэн энэ хавтгыг бас нэг одоо нөгөө дайлан авч яваагүй нөхцөлдөө энэ хатгандаа хийгээд авах бас хүн амар байдаг. Тэгэхээр анхны ойж байгаа юм дээр бол ийм хялбархан юм аяа арай ойлгон дээрээс нь өөрөө бас зүгширнэ гэсэн үг. Тэгээ бас материал их чухал. Анх ойж байгаа хүмүүс нөгөө шамтхан одоо тийм за ингээл анхны ойж байгаа юм чинь зөв туршилт юм чи гэдэг бас сонгодог. Тэгэхээр нөгөө материал нь сайн биш, би одоо биетэй биш материалаар авах юм бол их гулжгнаад ингээд өөртөө тухгүй байдаг. Тэгэхээр бас шамтрах тохиолдол байдаг. Тэгэхээр нөгөө нэгэн тал насаар хэрэглэн гэж ам чинь маш материалч гэсэн бас бодолцоо сайныг сонгох их зүгээр. Хатмал бол хязэж илэгддэггүй. Бэжлэдэг. Харин материал нь илэгддэг. Тэгэхээр одоо шийдэл дайлан нугалдаг шүү дээ, тий. Нуглаасаар илэгдэж эхэлдэг удаан болоод тэгэхээр жоохон сайн материалууд сонгол илүү удаан хэрэглэн илүү өвлөгдөх магадлалтай. Одоо энэ зөвхөн надаар хэрэглэгдээд дуусгүй дараа нь хүүхдүүдтэй асуух үлдэх юм болно шүү дээ, тий. За тэгээд бас сонирхож байгаа бүсгүйчүүд маань бас удам дурам пэйж рүү ороод мэдээлэл авах боломжтой байна. Өөрөөс ч бас зөвлөмж одоо ийм заавар тий авах бас боломжтой. Энэ пэйж рүү бичээд нөгөө хандахаар
буцаад хариу өгнө. Тэгээд одоо юм бэлдүүл одоо бэлтгэдэг дээр бэлдүүлнэх юм бол очронд орно. Ер нь очтой байдаг шүү гэдэг. Шууд зорж өгөх боломжгүй байгаа. Тийм ер нь нөгөө ингээл хүмүүс ч одоо нөгөө яг ингээд айгүй хэрэгэлдэг болцсон болохоор илүү одоо хин хаана гоё ойж юм, хин хаана адилхан бишээ гаргаж ийн, зурж ийн тэрлээ илүү хашуурдаг гэх юм уу да. Одоо тэгж би ойлгож байгаа. Тэгээ манайх болохоор ингээд нэг үндсний баяруудын дараа манай чат маш их ачаалтаа болгоод тэгэл танаас энийг оёмороо нэмстэй гоё байна гэл ингээд нөгөө дараа л нэгсчдэг. Энд чинь нөгөө гараад бүгдийн зурж утсаалганы өөрт нь тэр хээнд нь тохируулж тус нь ороод болохоор бас нэг бэлтцээ гарахад бас нэг хэдэн хоног бүдэг болдог болохоор араараас таруулаа очир өсчихэд шууд л ингээд нөгөө нэг үйлдвэрлэж аим шиг гарах бас боломжгүй байдаг болохоор жоохон очтой хүлээлттэй байдаг. Тэгээ бид нар болохоор бэлтц зурулж авсан хүмүүс болохоор эндээс нь ихлээрээ энэ болж шүү. Одоо энэс нь тэгээд яваарай гэдэг ингээд зүг нөгөө явчихдаг. Тэгэхгүй зүгээр зураал орчихдаг байна. Нэг нь л одоо манай зурсан манай хар хийлгэж байгаа болохоор тэр бүтээлийг бас гоё бүтээл болоосаа гэдэг үгнээс эрэх холбоотой заавал байдаг. Одоо ч ингээд очир ихтэй байгаа учраас ер нь цагаан сарынхаа бэлтгэл ажил хийх хэрэгтэй. Эртгийн шиг би одоо намын орчирт норчихсан явж байгаа. Одоо жишээлбэл айлын анх хожоо хүмүүс болвол шууд 40 хэдэн хоногтой ч юм уу энэ сар гарантаа дуусгаж амждаггүй. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь цагаан сар болохоос өмнө 2 сарын өмнө ч юм уу за бэлтцээ одоо ийгээд тэнгууд амждаггүй. Тэгээ маш их махардаг. Тэгээ нөгөөх нь гоё болохоор ингээ өөр стресстэй тохиолдол бас гардаг. Тэгснээс зүгээр ингээ нэг юм тайван үе дээр эхлээд маш тайван тэрийг ингээд анхааралтай ингэж яг ингээд багаар ахиулж байлгүй зүгээр шууд нэг юм баярын өмнө эхлүүлэх юм тохиромжтой байдаг. Тэгээ дээрээс нөгөө өөрөө битүүлж одоо нөгөө залгаж чадахгүй юм бол хүнээр хэлгэн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн ч гэсэн яг нөгөө баяруудын өмнө маш их ачаалттай болчтой. Одоо жишээлбэл Thursday одоо цагаан сарын өмнө битүүний өдөр хамгийн сүүлийнхаа шөнө дуусгах тохиолдол ч зөндөө гарч ирсэн. Тэр ажил яана. Бараг орхиодод тэгээд нөгөө тийм хурдан дуусгахын тулд сүүл рүү бодож яхаа ингээ 50 одоо хүмүүсийн ингээ хаасан шүү бэл одоо нэг заш ахгүй шүү гэдэг хүмүүс гуйгаад л одоо ингээ аяадаг статихгүй болохгүй ингээ өгнө гээжтэйстэй болохгүй гэл ингүүт чинь би за ялтчихгүй гэлээс тэгэл гүрийгэл суух тохиолдол бас байдаг. За маш их баярлалаа. Биний урилгыг явуулж студид маань завгүй цаг цагаас зарцуулан хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд өдрөлгийн зүгээс тандас гарын сайн бүлгийг бодож байна. Маш баярлалаа. За тэгээд бүгдээрээ сайхан надаарай. Хотод олнороо өвлөмжлээ. Үндэснийхээ соёлыг дээдлээд ах トゥ усаа хөндлөөд сайхан эвдээ найзцаагаарай. Маш их баярлалаа. Сайн Улаанбаатар хөтөлбөрийн баярын тасгай дугаарын маань зочноор Удам Туран борлонгийн үүсгэн байгуулагч Бүжин оролцож бидэнтэй бас өөрийн сайхан уран бүтээлүүдээс тэгээд энэ гахалтай байлан хөөрөг халтар их мэтчлэн үндэсний өв боломжлол язгуурлын их мэтчлэн олон зүйлийн талаас ярилцлаа. Танд их баярлалаа. Баярлалаа. Өргөжлөл үзэгч та бүхэн маань хөтөлбөртөөгөө хамт байгаарай.